За сайн уу манайхан. Та дэ шинжлэлийн бэлэг гээд шив шинхэн нэгэн уран бүтээлийг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Саяхан Sky Media Go Plus Video Sound энэхүү нарын өнгөтэй үйл гэх романтик уран сайхны кино шинээр нэмэгдсэн тул та хэд маань бас өөрсдөө шууд үзэх боломжтой гэдгийг дуулгая. Ингээд кинонд орцгоё. Кино эхлэхэд носон малгайныхаа гадуур чихвцүүлсэн нэгэн залуу хүүхдийн ордны гарцсан дээр ногоон гэрэл хүлээгээ зогсож байтал нэг эмэгтэй учир зүггүй гүйж ирснээр баахан юм хэлээд байгаа болтой. Улмаар нөгөө залуугийн гараас угс татаад улаан гэрэл асаалтай байхад нь хүчээр хамт зам гарахаар болчлоо шүү. Гэтэл нөгөө чихвчтэй яваа залуу бол юу ч ойлгож байгаа малгай. Тэгснээ нөгөө охиноо хараад таг гөлрөөстэй. Бараг анхны харцаар юу яач юу да энэ маань. Зам гарсныхаа дараа нөгөө охин баярлаа гэж хэлээд гүгээд алга болчихв. Үүний дараа үзэг солигдоход биднийг нэгэн автомашины засварын төв рүү авчиж байгаамаа. Тэгсэн тентгийн ажилтан байрын нэг ахад анарт өгчөөрөөгээд хэн нэгэн эмэгтэй хүн дугтуутай зүйл атгуулад яваадаг. Тэгтэл киноны эхэнд охинд хөтлүүлж зам гараад жингүүдэд байсан залуу чинь тэр анар нь байдаг бөгөөд тэрээр мөн энэ засварын төвийн ажилтан болж таарлаа. Өөрт нь аягсан дугтууг нээсэн даруйдаал хүргэж ирсэн хүний араас гараад гүйж байгаа болтой. Үзэгдэл дахин солигдоход нөгөө анар залуу маань зүрхний хоёр хамттайгаа ууж мууцсан хамаг зовлон жаргалаа тоочоод сууж байгаа. Эртхэн энэ хоёр найзтай ч гэсэн танилцчихъя. Эрэгтэйг нь төрөө, эмэгтэйг нь одноог нь. Нөгөө дугтуутай зүйл нь нэрээ юу байсан бэ гэвэл анарын экс найз охиноос нь ирүүлсэн хурмын урилга байх ба тэр экс найз охиныг нь үүлэн гэдэг юмсанжээ. Тэгээд энэ анар нь үүлэн гэдэг охиноо мартаж чадаагүй мөн хурмын урилгыг нь аваад гүнгийн далай болсон байгаа нь инээж. Энэ хоёр ер нь яаж яваад салсан юм бол доо гэхэд тэр нь бас жаахан учир битүүлгээ. Хамгийн сүүлд салахтаа үүлэн түүнд баярлалаа уучлаарай гэхээс өөр зүйл хэлээгүй юм байна. Нөгөө хоёр нь тэгсэн гинтл хэлж байгаа. Үүлэн ямар сони юм бэ? Яхаараа ганцхан чамд урилга явуулдیں۔ Эдэргээд барьцаад байгаа болтой шүү. Энэ анар маань угаасаа саснаасаа хойш хавь ойрын хамаг амтны дугаар чатнаас нөгөө үүлэн рүүгээ битсээр байгаад ер нь бол энэ хэд группээрээ үүлэнд блоклогдсон байдаг. Гэхдээ түүнээс саснаас хойш үүлэнч мөн сэтгэл санаа тааруу байсан юм шиг байгаа. Гурван найз дахиад л нөгөө хормын урилгын талаар ярилцаад эхэллээ. Хоёр найз нь хэлж байгаа. Үүлэн яхаараа ийм гайвалж магадгүй хүнийг хорминдаа өрсөн байх уу эдэргээд л нөгөө анарыгаа бас уурлуулчихнаа. Энэ анар ер нь үүлэнд анхны харцаар хүчтэй дурлсан хүнт бол бүглүтэн 3 жил өнгөрчгөөд байхад л мартаж чадахгүй гансраад явж байгаа нь энэ ээж. Үзэг солигдоход анар үүлэн хоёрын анх танилцсан өдрийг харуулна. Анар тухайн үед бааранд DJ идэгсэн ба тэнд үйлчлүүлж байсан нэг том биетэй эрэгтэй анарыг олигтой ая тавьсангүй өдргээд дээрлэгсэн юм бах уу. Тэгсэн тэр бааранд нь өдөрхөн таарсан улаан гэрлэр зам гардаг охин үүлэн байж таарсан ба тэр охин тэгээд туйхан юм шиг байж шууд л анарыг өмөрөөд улмаар уурандаа шар аригны шилээр том биетэй залуугийн толгоор нь хусаад хайчихсан байдаг. Тэгээд л оройн энэ хоёр нөгөө хохирогч эрэгтэйтэй хамт цагдаад байцаагдах ба нөгөө хохирогчч нөхөр нь яалтчгүй өөрөө ихсэн. Дээрэс нь ийм том биетэй эмэгтэй хүний эсрэг гомдол мэдүүлэх нь ичгэвтер тул гомдлгүй би зүгээр гэд энэ хэд маань нэг юм цагдаагаас ясамар салсан юм. Гэхдээ анар үүлэн хоёрын хувьд тэр цагдаа сэргийлэхийн үйл ажиллагаа нь зүгээр л нэг танилцах уулзалт болоод төвчдөг. Анар хэлж байгаа. Намайг аварсанд баярлалаа гэх бол үүлэн хариуд нь өдөр улаан гэрлэр хүчээр дагуулж гарсны хариугээ ботход болно гэж жоох шиг. Тэгээд энэ хоёр маань Instagram хаягаа солилцож аваад дараагийн үйл явдал үргэлжилсэн бололтой. За түрүү нөгөө учиргүй ууж идээд байсан 3 найз чинь уушийн газраасаа гараад ирчихжээ. Анар гэж нэг юм шал цогтуу тэгснэ. Одноо найзаас ингэж байгаа. Би юу ингээд ганцаараа хормон дээр очивол амар өвдөлтөй харагдах юм байна. Чи надад нэг гоё охин олоод танилцуулаад байл. Би ядаж найз охинтой болоод очивол илүү сүртэй юм биш үү гинэ. Одоо тэгээд юу ч болох юм байгаа юм бүү мэд. Маргааш нь анар ажлынхаа ахта загнуулаастай өчигдөр нь би өвдсөн гэж хэлээд ажлаа хаяаж явцсан байдаг ба энэ ах мөн өмнөөс нь хамаг ажлыг нь хийсэн гинэ. Түүний хэлж байгаагаар танай зэт үеийнхнийг би мэдэн шүү. Чи угаасаа шоуцсан биз дээ. Наа сэтгэл санаагаа айтайхан тогтвортой байлга. Амьдрал сэтгэлийн хаттай байх хэрэгтэй шүү. Жоох юм болохоор л эмор далга болдог. Загнаастай. Угаасаа анар загнуулж дуусаагүй байж гом байна уу гэж асуугаад л баригдаж байгаа юм. Үүний араас нөгөө одноо найз нь анарын ажил дээр гүгээд ирсэн байлаа. Учир нь анар түүнээс шинэ найз охин олж өгөхийг гуйгаад байсан учраас одноо нэг охинтой танилцуулъя гэж шийдсэн бололтой. Тэгсэн анар муузлэгч нь энэ охин юм биш дээ. Антен охин байна биш. Тэр охин шиг болтой. Хатад бас биш. Чиний шиг царайтай. Тэгтээ чам шиг сайхан сэтгэл байх ёстой тэргээ түүн шаардлага тавьж өгдөг шүү. Однооч түүнийг загнаад аятайхан хүнтэй танилцуулах учраас айлын охиныг гомдоогод үзээрэй хэмээн хатуухан анхааруулдаг. Удалгүй анар маань түрүү найзаагаа дагуулад улаан пирюсээ унаад нөгөө охинтой танилцахаар яваад очлоо шүү. Тэгсэн тэр охин жоохон ичимхий тул найзтайгаа ирэхэр болсон байдаг. Үзэгдэл дахин солигдоход уламжлж ёсоор үүлэн анар хоёрын дурсамж руу буцаж байгаамаа. Үүлэн ягаад ч юм нэг ажил дээр удаан тогтдоггүй ба шалтгаануудын нэг нь өдөртөх ажилтан түүнийг хороогоод байдаг гэжээ. Нэг удаа оффист ажиллаж байхад анар түүнтэй уулзахаар ирж энэ зовлонгон сонсоод нөгөө ядаргаатай дараагын машин дээр уруулын будгаар майш шүү гэж бичснэ. Дунд хуруу зураад үүлэнгээ ажлаас нь цугтаалгаж байгаа харагдана. Бас л самар
боддог хосууд байж л дээ. Одоо бүгдээрээ нөгөө цогор болзооны хэсэг рүү шилжиж. Тэр шинээр танилцж буй охин үнэндээ үүлэнгээс тутгааргүй хөөрхөн охин байдаг ба найзаа биш үеэлдүгөө дагуулад ирсэн байлаа. Даанч үеэлдүүн төрөө найзыг нь харангуйтаа эн чинь хөгшин юм биш тэргээд хөөрхий төрөөг мань байхгүй болгочихж байгаа маа. За тэр ч яг анартай танилцж буй охиныг уянга гэх ба анартай танилцсандаа дажгүй сэтгэл хангалуун байгаа харагдана. Харамсалтай нь гинт уянгийн утас дуурах ба яана манай охин өвдөжгнээ би яаралтай эмнэлэг явах болчлоо. Инээ тэрэ болоо явчлаа шүү. Анарч түүнийг нь сонсоод өө тийм үү би машинтай явж байгаа хүргээд өхөө гэд түүн туслахаар боллоо. Яг сэтгэл дотроо бол юун хүүхдээ үнтэй танилцж байгаа ухааны бодож байгаа нь ил. Тэгээд эмнэлгийн гадаа нь яага мэдгүй зогсож байтал нөгөө уянгаа нэг муур тэрээд гараад ирд юм да. Анар одоо ядаж мал эмнэлэгт байгаа гэдгийг ч мэдэхгүй. Манараа юм уу хаашийн. Энэ удаагийн болзоонд баг амжилттай болсныг илтгэх мэт маргааш нь анар хоёр найзтайгаа өвлийн ойд хөөрхөн охин байсан гэдэргээд айгүй өөдрөг мөөдрөг юм яриа зогсож байва. Удалгүй нөгөө уянгаан чирж тэтэнтэй нэгдээд цастай ойд зург хөргөө даруулаад чухмаа чухам. Бүр анарын гар идрийг нь дулаацуулж өгч явах шиг. Даанч иймэрхүү болохоор л анарын толгойд нөгөө үүлэнтэйгээ байсан дурсамж нь бодогдоод сэдрээд эхэлдэг боломжтой. Өмнө нь үүлэнтэйгээ цанын бааз тамт байсан завсар зайгүй бодогдоод жухам сэтгэл нь хоёрдоод үнэн хэцүү байгаа л тэ хөөрхий. Удалгүй уян ганарт өөрийн ажлын байраа танилцуулдаг. Тэрээр муурн тайртай учраас муурны кафе ажиллаулдаг ажээ. Шалтгаан нь муур хүнээс илүү их цэгцтэй амтаа. Надад дуртай бол дуртай, дургүй бол дургүй гэдэг нь аюу тодорхой амар байдаг гин шүү. Дараа нь анар маань уянгаага дагуулад хотыг алсаас хамгийн гоё харагдуулдаг хэсэгт очиж харуулад байгаа болтой. Тэгсэн нөгөө уянгаа най тайлгаж эхлэх ба яг үнэндээ муурны харшилтай хүн байж таардаг. Харшилтай ч гэсэн эм идэр уугаад муурнуудтай ажилдаг ба үүнийг хайртай бол хамт байх арга нь олддгоо гэдэргээд аюу гүнзгий тайлбарлаж өгдөг шүү. Энэ үеэр дахиад л нөгөө үүлэн анар хоёрын дурсамж. Нэг удаа тэд уран зургийн хичээл хамт суудаг ба анар нэг л учир нь үл ойлгогдох сони юм зураа сууж байтал үүлэн харин айгүй гоё сериосны чухам утга учиртай юм зураад байгаа болтой. Зургийн багш анарыг юу н ойлгохдохгүй юм зурлаа гэд урлангаасаа хөөж гаргадаг. Түүний араас үүлэн гүйж гарч ирэх ба түүнд зурсан зураг харуулдаг. Түүний зурсан зураг нь сартай хөг тэнгэрт улаан үл хөвж бүг дүрсэлсэн байв. Тэрээр зургаа ингэж хэлж байгаа. Энэ бол чивд хоёроо анарын өнгөтэй үг л байгаа зү. Энэ бол миний хайрын баталгаа шүү хэмээн хэлдэг. Үнэхээр л гүн гүнзгий харилцаатай дэвжтэй хөрхий. Салж хагцсашгүй гурван найз маань дахиад л уулзж байгаа харагдана. Энэ удаа анар сэтгэл дотроо айгүй төөрөлдөж байгаагаа удлах ба тэрээр ингэж байгаа. Уянгаатай уулзахад надад үүлэн бодогдоод ерөөсөө болж өгөхгүй байна. Би ер нь уянгаагаас эртгэн хүндэрсэн дээр болтой гэж хэлэн тэрэ. Одноо найз нь түүнд бухимдаж чамд би уянгаа гомдоож болохгүй гэж хэлээ үсттэй. Хормоо хийж байгаа хүний араас яах гээд байгаа. Чи чинь мал юм биш гэд хоёр найз бүр хоёулаа түүнийг орхин одов. Анар ч хэлж байгаа. Надад та хоёроос өөр найз байхгүй гэж бодоо юу? Ухааны бутансаар хоцордог. Тэгсэн удалгүй нөгөө анар чинь засварын газрын ахтайгаа нийлчихсэн ууж муугаад карако дуулцсан явж байна. Ах хууч түнд сургадгаараа сургаж чи одоо жаахан гуниглаад байна уу юу? Залуу насны хүн тэгэл амьсгалж чадахгүй болтлоо хайр дурлал гэж явд юм дүү. Хаяа санан дурсан тэрнтэйгээ суусан бол яах байсан бол гэж бодогдно. Гэхдээ л тийм зүйлээс болж хүн өгтгөө маа. Амьдрал үргэлжлэлгээрээ л үргэлжлэн тэсэд гар ухааны юм хэлж эмо анарыг тайвшруулах гэж үзнэ. Энэ хоёр маань тэгээд толин хуул Монгол эр хүн идрээ дуулаад үлдлээ. За маргааш өглөө нөгөө анар чинь хэрэг алгаа шартаж өгөх гэж байгаа юм л гэртээ хөвтөж байна. Тэгтэл түүнийг хаалга төгсч чимээ сэргээж хүргэлтийн ажилтан түүнд нэгэн илгээмжийг хүлээлгэн өгдөг. Илгээмжийг задлаад үзтэл нөгөө үүлэнгийн зурсан анарын өнгөтэй үйл гэдэг зураг гараад ирдэг юм аа. Угаасаа ч эмо анар маань нөгөө зургаа хараад бүр ч хачин болно шүү дээ. Сэтгэл зүрх нь бүр үүмэрч байгаа бол тоо. Үүний дараа анар ямартай ч нэг шийдвэрт хүрчээ. Тэрээр уянгаагийн муурны кафе дээр очлоо. Царай зүснээс нь ажиллахад хамаг байдгаараа л гимссэн харагдана. Энэ үеэр уянгаагийн муурнууд нь эхнээсээ өвдөөд бас хэцүүхэн байгаа бол тоо. Төд удалгүй анар түүнд хоёулаа дахиж уулзаад хэрэггүй байхаа гэж хэлв. Яа, за энэс хойш одоо юу болдг юм бол доо? Анар анхныхаа хайрын өрмөнд очих болов? Хүн ер нь дурсамжаараа амьдраад байх боломжтой юу гэд зөндөл асуулт гарч ирж байгаа биз. Энэхүү анарын өнгөтэй үйл романтик уран сайхны кино маань Sky Media Go Plus-ийн видео санд шинээр нэмэгдсэн тул таад маань тэгээд киноныхаа үргэлжлэлийг Sky Media Go Plus видео сангасаа хүлээн авч үзээрэй. Шинэ жилийн догдол дүүрэн өдрүүдэд шинэ кино үзэж өнгөрүүлцгээе.